За сайн байцгаана уу? Australians in Mongolia подкастын маань 36 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Northern Territory буюу Хойд Австралийн төвийг байрлах Alice Springs гэх хотоос оролцож байгаа Одсур анхтай бид ярилцах гэж байна. Одсур анх маань Charter Air компанийн нисэх онгоцны инженер буюу Aircraft Maintenance инженерээр ажилладаг. Тэгээд энэ сайхан ховор хосгүй мэргэжлэр ажиллаж аваа Монгол ахтай ярилцгаж байгаадаа сэтгэл их өндөр байна. Тэгээд Одсур анх маань 2002 онд Украины Киев хотод иргэний нисгийн их сургуулийг төгсөөд Монголдо ирээд Монголын иргэний агаарын тээврийн салбарт ажиллаж байсан. Тэгээд 2015 онд Австралид ирээд эхнэр 4 хүүхдийн хамт одоо Alice Springs хотод амьдарч байгаа. За тэгээд энэ завгүй хүнтэй та бүгдтэйгээ танилцуулах гэж нилээн бас хүлээж байж бас бид хоёр бас цаг заваа тааруулах гэж тааруулан байж бас энэ подкаст оруулж ярилцж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ ер нь манай энэ подкастэнд ихэнх монголчууд маань Сидней, Мельбурн, Перт гэх мэт хотуудаас оролцдог л доо. Харин өнөөдөр анх удаага Австралийн төв халуун цүл байрлах Alice Springs, Northern Territory, Alice Springs гэх хотоос монгол хүнтэй ярилцах гэж байна. Тэгэхээр бид хоёр өнөөдөр олон сайхан сонирхолтой зүйлсийг бас тухайн Northern Territory-ийн талаар болон Одсур анхийнхаа ажил мэргэжлийн талаар бас сонин зүйлс бас ярилцах болно. За тэгээ цаг цаваа гаргаад подкастэнд байна орж байгаа маш их баярлалаа Одсур анхаа. Сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан хаварч чинь үү? За сайхан хаварч чинь. За ажил төрлөн сайн уу? Сайн. За хоёлаа өнөөдөр ярилцлага хоёлаа ер нь Австралид ирсэн үеэ ярихаас өмнө бас асуух зүйл бас олон байна л да. Та анх энэ ховор мэргэжлээ сонгож суралцах болсон үеэсээ хоёлаа ярилцъя гэж бодож байна л да. Тэгээ анх яг ямар мэргэжлэр хаана төгсөж байсан бэ? За энэ миний үндсэн мэргэжил болохоор зэрэг онгоц хөдөлгөөр ашиглалтын инженер гэдэг ийм мэргэжил байдгийн. Одоогоос одоо нэг 10 жилийн өмнө техникийн сургуулийн механик инженерийн сургууль яг энэ төрлийн мэргэжлийн хүмүүсийг бэлддэг болсон юм байна лээ. Түүнээс өмнө болохоор зэрэг энэ мэргэжлийг бид зөвхөн тухайн үед одоо Орос улбаны уус гэж ярьдаг байсан хойд хөрш рүүгээ явж суралцдаг байлаа. Би одоо яг тэр үеийн л хүмүүсийн нэг нь л дээ 1996 онд энэ техникийн сургууль суралцж байгаа. Тэн дээрээсээ болохоор зэрэг энэ мэргэжлийг сонгож аваад тэгээд Украин улсын Киев хотод 6 жил суралцаад 2002 онд онгоцны хөдөлгөөр ашиглалтын инженер гэдэг инженерээр төгсөж ирж байсан. Тэгээд хойд төгсөж ирэхэд Монголд бол хамгийн том авиа компани болохоор Miata гэсэн авиа компани байсан. Тэгэл тэн дээрс миний ажлын гараа 2002 оноос хойш эхэлсэн дээ. Тэгээд яг тухайн үед манай Монгол улс ч юм болохоор зэрэг дөнгөж барууны онгоцуудыг оруулж иж нисгдэг байлаа. Тэр үед одоо манай монголчуудын ашиглаж байгаа Boeing Airbus гэсэн төрлийн онгоцууд дөнгөж ихнийх нь манай Монгол ашиглаж чиглэл нэг 5-6 жил болж ирсэн. Бусад онгоцуудын парк нь болохоор зэрэг Оросын бидний ярьж сурсан нэг цагаан онгоц, орон нутагт нөгөө ногоон онгоц гэдэг ийм онгоцууд нисдэг байсан. Яг тийм л үед одоо би төгсөж орж ирээд ажиллаж байлаа. Тэгээд ер нь бол яг тэрнээс хойш энэ онгоцны холбоотой ийм мэргэжлээ тэгээд тэр болгон хүмүүсийн хоошны болоод ингээд төгсгөж авчиж ирээд байх энэ боловсон хүчний дутагдал энэ бүхнийг одоо төр засаг өөрөөсөө ингэж үзээд тэгээд ер нь бол энэ техникийн их сургуулийн хуучин автоан анги гэж байдаг байсан. Тэр автоан анги дээр ингээд тулгуурлаад механик анги гэдэг ингээд нисхийн чиглэлийн хүмүүсийг бэлдъя гэдэг. Тэгээд ер нь нисхийн чиглэлийн бакалавр зэрэглэлийн инженерүүдийг техникийн их сургуулиуд бэлдэж эхэлсэн байгаа. Түүнээс өмнө биднийг одоо хойно инженер мэргэжлээ төгсөж байгаа дунд шатны техник мэргэжлийн дунд шатны сургуулиуд байдаг байсан. Тэр утгаар зэрэг бас л яг нэг нисгийнхаа яг энэ мэргэжил дээр ингээд тулгуурласан одоо дунд мэргэжлийн механик техникч тэгээд нисгтээ нисгийн үйл ажиллагаатай холбоотой
одоо газар тоног төхөөрөмжийн мэргэжтэй ингээл бүгдийг бас тэнд бэлддэг л байсан. Тиймэрхүү л одоо мэргэжлэр явж байгаа л энэ мэргэжлийг одоо эзэмшээд аваад ирсэн хүн байна. Тэгэхээр та Австралид ирэхээс өмнө яг Монголд яг ямар компаниуд газруудад ажиллаж ирсэн бэ? За 2002 онд бид нар дөнгөж төгсөж ирээд одоо АМ24-гээ цагаан онгоцон дээр бид нар ажиллаж эхэлж байсан. Тэгээд тухайн үед болохоор зэрэг Монгол улс 30 настай онгоцыг Монголдо ер нь нисгэхгүйгээд тэгээд тэр 30 жилийн хугацаагаар болохоор зэрэг тухайн үед ашиглаж байсан Оросын АМ24 онгоцнуудыг бол ашиглалтаас гасч эхэлсэн. Тэгээд анхны одоо авиа компани Арай Монгол компани энэ бол одоо манай Монголын анхны дотоодын нислийг үйлдсэн анхны компани л да. Энэ газар болохоор зэрэг юунд Нидерланд улсад үйлдвэрлэгдсэн Fokker 50 гэдэг хоёр онгоцыг шинээр оруулж ирээд тэгээд орон нутгийн нислийг үйлдэж эхэлсэн. Тэр үед одоо Мяд компани байж байгаа. Тэгээд найз нөхдөйхөө хамт энэ компаниг одоо үүсгэн байгуулаад тэгэл тэр хоёр Fokker онгоц дээр ажиллаад тэгэл орон нутгийнхаа хүмүүст үйлчлээл тэгээд явж байлаа. Тэгэл тэрний дараа нь болохоор зэрэг одоо шинээр орон нутагт ч юм болохоор зэрэг Eason Service тэгээд одоо сүүлд Mongolian Airways, Kumu Airlines гэх одоо олон компаниуд нэгдэл дотоодоо сайхан өрсөлдөөнтэй хүн амьтан ажиллаа ихтэй сайхан харагдаж штэ одоо бол. Тийм ээ. Тэгэхээр тэр одоо Чингис хаан нисэх онгоцны буудал гэлдэгсэн шинэ одоо би чинь Монголдо хараагүй 11 жил болж байна. Тэгэхээр хүмүүс Чингис хаан шинэ нисэх онгоцны буудлын талаар ярьж байна л да. Та ер нь тэрний талаар ямар шиг бодолтой байдгүй яг уу ихэнх монголчууд маань уул нь айгүй том гэж expected бодож ирсэн. Жохон Bentley гэлдэгжсэн. Таны бодол яг мэргэжлийн хүний үднэс юу гэж харж байна? Яг миний яг өөрийнх нь үндсэн мэргэжлэн болохоор би чинь зөвхөн онгоцны юуны аюулгүй байдлыг ингээл хариуцал явдаг. Яг нисэх онгоцны зурвас гээд ингээд хараад үзвэл өмнө нь болохоор бид нар буян тухай гээд Улаанбаатар хотод одоо нислэг үлддэг ус олон улсын орон нутгийн нислэгүүд. Тухайн үед болохоор зэрэг урдталтаа богдуулалтаа байдаг учраас болохоор зэрэг салхины чиглэлээс хамаараад зөвхөн нэг талаас л онгоцон дуусуудаг. Тэс ма хаврын үед. Тэгээд тэрнийг болохоор зэрэг одоо жоохон хотын төвөөс нь ер нь олон улсын стандартуудыг гарч ягаад нисэх буудлын ингээд юун дундаа хот дундаа ингээд байгаад идэх юм байна. Тэгээ энийг жоохон хотоосоо ингээд жоохон гаргаад өгөө гэд ингээд еврога хүчтэй мөндөрөөгээд нэг сайхан хүндий тавьсан байлээ. Барьсан байлээ. Надад бол таалагдсан тэр их боломжийн яг өмнөх буян тухай нисэх буудлаас хэмжээний хувьд бол нэг томроод байх юм байхгүй. Гэтэ яг тэр чинь тэгээд цааш нэг өргөжөөд ингээд тэлээд аваад явах газар нөхө боломжийн байгаа. Тэгээ ер нь бол тэр нэг цаашдаа аваа явахад бас нэг салхины чиглэл мэглэлээс нислэг нь хаагдаад байхгүй нэг боломжийн юм болов уу гэж харагдсан шүү дээ. Тийм ээ. За тэгвэл хоёлаа анх Австралид ямар шугамар ирж ирсэн талаараа хоёлаа ярил да 2015 онд гэсэн тий. Тэр анхны сэтгэлдлийг яриа. Тий. За түрүү би нэг хальт одоо ингээд нэг Мяд компанид ажиллаа, дараачаар нь Арай Монгол компанид ажиллаа гэл дараачаар нь би нааш ирэхээс өмнө Eason Service компанид ажиллаж байсан. Тэгээд бас дундуур нь Geosan гээд манай Монголд одоо геодезийн зураг авдаг нэг сайхан компани байгаа. Одоо бол сайхан үйл ажиллагаа явуулж байна. Тэр компанид ингээд ажиллаад ер нь бол миний мэргэжил ингээд хаана хэрэгтэй байна, хаана хэрэгцээтэй байна гэдэг газар нь би очиж ажиллаад аль болохоор зэрэг энэ салбараа бас нэг хөгжүүлээд хэрэгтэй газар нь очиод тусалчаас ингээд яваад байдаг байсан юм аа. Тэгээд яг энэ иргэний засгийн газар ингээд ажиллаад явж байхдаа одоо бас энэ мэргэжлэрээ нэг гадагшаа гараад ажиллаад үзүүл яадаг юм бол ер нь бол хэр зэрэг байдаг юм бол нэг өөрийнхөө нэг хаана явж байгаа гэдэг нэг цэгээ бас нэг хармаар санагдаад байсан. Одоо Монголын одоо авист бид нар одоо ингээд ажиллаж явж байна. За бид нар нэг хөгжлийн хувьд иймэрхүү байна. Одоо
өөрсдийнхөө мэрэгжлийн төвшингийн хувьд иймэрхүү байна. Бид нар ерөнхийдөө гадагшаа гараад гадаад ажиллаад байдгээд ер нь тэр хүмүүстэй хэр байдгийг ингээд. Тэгээд яг Австрали улсыг ингээд судалж үзээд хамгийн анхны миний одоо нэг Австрали улс нэг иймэрхүү юм байна гэдэг нэг дөрмийн хувьд одоо ингээд мэрэгчлэрээ ингээд ажиллаад ороод ирээд иймэрхүү юм байна гэдгийг банчиг зэрэг ингээд одоо Брисбен хотод юуны Alliance ажиллаж байгаа нэг залуу байгаа. Тэр залуу маань юу 2022 онд 2007 онд PR виз аваад наашаа гарч ирж ирсэн. Одоо бол мэргэжлэр ажиллаж байгаа. Тэгээ тэр залуу болохоор зэрэг ерөнхийдөө надад санал болгосон байхгүй. За нэг иймэрхүү юм байдаг юм байна гэдэг. Тэгээд яг гоо Австралийн хууль дүрмийг ингээд судалж үзээд мэргэжлэр ярьж ерөнхийдөө боломж юм байна гэдэг 2015 онд би чинь анх ихэж жуулчны визээр Австрали хотод иржээ л. Тэгээд жуулчны виз чинь болохоор зэрэг нэг тухайн үед нэг 3 сар юу яах нэг юу байдаг гэсэн шүү дээ. Нэг сурах нэг нөхцөл байдаг шүү дээ. 3 сар ингээд сураад 3 сар нөө сурах нөхцөл тий. Сураад гараа юм нэг. Тэгээд тэр 3 сарынхаа хугацаанд нь болохоор зэрэг одоо мэргэжлийн assessment-ийг хийлгээд шалгалтын зөрүүгийг хараад тэгээд ингээд шалгалтаа өгөөл. Тэгэл явсан да. Тийм байна тий. Айгуу би чинь таныг анх сургалтаар орж ирээл сургалтын визээр орж ирсэн юм байна гэж бодсон. Тэгвэл жуулчны визээр орж ирсэн юм байна шүү дээ. Та аль хотод анх яг ирж байваа тэгээд анхны сэтгэл яг анх би Брисбен хотод орж ирж ирсэн шүү дээ. Брисбен хот чинь нэг манайхнаас ч улирал зэрдэг болохоор зэрэг миний анх ирж байхдаа хавар 4 сард ирж ирсэн. Яг энд нэг Брисбений яг нэг тэр нэг гоё нэг тэр хаврын үед нь орж ирж ирсэн. Айгүй их таалагдсан шүү дээ. Нэг гоё тийм нэг чийг үнэртэй л тэгэл нэг хамаг ингээд арьс ингээд нэг ингээл монголчин яг нэг хаврын үед чинь нэг тийм нэг шуурцсан буурашсан үед тэр үед орж ирж байгаа болохоор чинь нэг тийм нэг ингээд чийг даагаад нэг цаанаал нэг гоё. Тэгээд яг мэргэжлийн хувьд ингээд шалгалтуудаа ингээд өгөө явж байхад мэдээж нөгөө 3 сараас юу жуулчны виз чинь 3 сар болоод буцаад гарах хэвээр. Тэгээ гараад тэгээ буцаж орж ирээл гараад буцаж орж иргээл энэ бол ерөнхийдөө нэг жил гарan тэгж үргэлжилсэн. За. Тэгээд ер нь юугаа Австралид хэрэг би ажиллах юм бол эдний лайсенсыг аваад энд ажиллах юм бол юу эдний чинь нөгөө нэг жил болгон мөж болгон нэг зарладаг шүү дээ. Нэг skilled worker визүүд гээл нэг бол хэрэгцээтэй мэргэжлийн чагсаалтыг гаргаад тэнд болохоор зэрэг л aircraft maintenance engineer-ууд байнга аль мужид байж идэг. Тэгээ энд ажиллах боломж нь юу юм бэхээр зэрэг Австралид бол зөвхөн өөрийнхөө нөгөө лайсенсыг л шаарддаг байхгүй. Манай лайсенсыг авсан юм уу гэл. Тэгэл энэний чинь одоо ингээл авахын тулд 2 жил ингээл жуулчны визээр тэгэл шалгалтын материалуудыг худалдаж авчаал Монголдо очиод сурдаг. Тэгэл эдгээр чинь онлайн аавна гэж байхгүй. Заавал бийж өөрийн биеийг өгөх хэрэгтэй. Тэгэл энд нэг буцаж ирээ шалгалтаа өгдөг. Тэгээд би чинь жуулчны визтэй байж байхдаа бас хажуугаар нь бас нэг ажил хийх гэж үзсэн юм аа. Брисбенд чинь бас. Тий. Тэгээд дараачаар тэр чинь нэг юу сайн чинь нөгөө хууль бус болгоо зэрэг тийм олдох юм байхгүй. Тэгээд яг нэг найз нөхдөдөө нэг туслаад нэг тиймэрхүү тэгж явж байгаа. Тэгээд сүүлд нь юуны жуулчлалын энэ аяллаа виз чинь еврогоо хувиргадаг болсон нэг нөхцөл гарч ирсэн. Шууд нэг оюутны виз болгож хувиргадаг. Тэгээд би чинь Брисбенд мэргэжлийн шалгалтыг өгч дуусчаад эдний мэргэжлийн үнэлгээг авахад бас л нэг 2-3 сар хүлээх ёстой. Тэгээд тэр хугацаанд нь Монгол руу явуулахгүйгээр өөрийнхөө жуулчны визийг би оюутны виз болгож хувирлаа. Тэгээ нөгөө нэг чи та хэдэн оны юм ярьж байна яг энэ виза өөрчилсөн гэдэг нь 2015-аас 16 оны юм ярьж байгаа. Окей. 15 онд би чинь нөгөө юутаа орж ирээд нөгөө жуулчны визээр орж ирээд жуулчны виз чинь жилийн хугацаатай виз өгдөг. Тийм. Тэгээ тэр нь 16 онд дуусаад тэгээд 2016 онд жуулчныхаа визийг оюутны виз болгоод тэгээд Сидней хотод ирсэн дээ. Сидней нэг одоо нэрийг марч SIBN гэсэн нэг эдийн засгийн сургууль байсан баха.
Тэнд болохоор зэрэг нэг бакалаврын өмнөх дипломын зэрэглэлээр сурах гэж орж ирсэн. Тэр болохоор зэрэг яг одоо нөгөө нэг эдний хуулийн зөрчихгүй би тэгээ хуулийн зөрчихгүй тэгээ яг нөгөө хуулийн хэмжээнд нь ингээл жуулчин байх хэвээр жуулчингийнхаа визэг оюутан болгож хурах боломж байгаа. Тэгээ тэрнгээр нь ингэж хувиргаад тэр хооронд нь миний бодоод байгаа юм юу юм бэ гэхээр зэрэг юугаа мэрэгжлийн үнэмлэхийг авчаад энд ажил олохгүй л тэгээл тэр нөгөө юуг нь хуулийн зөрчихгүй гэл ингээл ажил жуулчдын визэг оюутны визээ олгоол ингээд. Тэгээд энд чинь би Сиднейд чинь нэг 3-4 сар ажиллаж байсан зэрэг харин миний мэрэгжлийн үнэмлэх гарсан зэрэг одоо хамгийн түрүүний одоо надад самт олгоод ажил хийгээд болсон компани одоо миний одоо ажиллаж байгаа чартер компани. Энэ компани болохоор миний лайсенсыг харжаа за чи манад хүрээ тэр манад ажил бид нар спонсор гээ. Тэгээд энэ компани 2017 онд намайг гэр бүлтэй хамтаа 457 гэсэн визээр юу хийсэн дээ? Спонсор хийсэн дээ. Тэгээд энэ мэрэгчлэрээ орж ирээд одоо энд бол одоо манайхан ерөнхий зориулалтын гэдэг яриад идэх ерөнхий зориулалтын онгоц манай компани бол одоо 40-од онгоцтой. Дарван Alice Spring 2 нэг салбартаа тэгээд тэрний Alice Spring салбарт дээр нь ажиллаад байж байна да. Та тэгвэл одоо анх Brisbane тэгээд Sydney ер нь хоёр том хотоор бас ороод бас тодорхой хэмжээний хугацаанд бас амьдраад үтсэн юм байна шүү дээ. Тэгэхээр бас нэлээд бас харьцуулалт бас сайтай байх юм байна гэж үзэж байна. Тийм. Яг нэг эдгээр чинь би эхлээд юунд байж хахад Brisbane байж байгаа чинь Brisbane бол бас нэг гадаад хүмүүс нэг тийм байгаад байдаггүй. Ерөнхийдөө шарууд голдоо тиймэрхүү хүмүүс байсан. Тэгээд дараагаар нь Brisbane Sydney руу яваад ч бас Sydney бол тэгээд яг нэг multi cultural яста жинхэнэ тэнд үлдсэн бүх үндэстнүүд л байдаг юм байна. Ер нь бол яг Sydney хот бол айгүй их юу санагдсан. Айгүй их завгүй хот санагдсан. Өдөр шинэгүй. Тийм. Тэгээд оюутан болчоод яг ингээд хуулиасаар ажиллах эрхээ аваад ингээд хамгийн ихний хийсэн ажил юу байсан бэ? Хамгийн ихний яг угаасаа би нэг энэ компани мэрэгжлэрээ оруулаад ирсэн. Тэгэл ерөнхийдөө 2015 оноос эхлээд 2017 он болтол ерөнхийдөө 2 жил гаруй 3 жил мэрэгжлээсээ төсөөлчихсэн байсан. Нөгөө мэрэгжлийн ажил хийгээгүй. Тэгэл нэг шалгалтуудаа өгөөл лайсенс авах гэж нэгээл заваар нь болохоор зэрэг ажиллаа олох гэж нэгээл ингээл оюутан болоод явж ирсэн. Ер нь бол яг энэ Alice Spring ингээд орж ирээд ингээд явж байгаа бүр нэг санаа амарцсан. Яг бүр нэг цаан санаасаа бүр тийм нэг сайхан тайван болчдөг юм байна. Яг нэг хүрх гэсэн зорилгоо бас ингээд атгаад авсан учраас бас сэтгэл тайван л байсан юм та надад хаттай. Тэгээ тэр хооронд чинь би чинь нэг одоо гэр бүлээ тэр чигээр нь одоо Монголдо орхичоод тэгэл 15 оноос 17 оны сүүл болоод энд ирээ иртэл явал тэгэл гэр бүлээ аваагүй. Гэр бүлээсээ тусдаа тэгэл болсон юм шүү дээ. Хамаг ажлуудаа одоо энд ингээл зохицуулах гал ингээл явж лээсэн. Яагаад тэгэхээр хэрвээ та анх оюутны визээр ирсэн бол гэр бүлээ авчрах хэрэгтэй байсан баг. Дааш жуулчны визээр учраас яг тийм боломж байхгүйсэн л байна л да тийм. Тэгээд нөгөө оюутны визээр орж ирэхээр ерөнхийд нь одоо энд ирж байгаа бүх хүмүүс гадарч байгаа оюутан хүн чинь наашаа орж ирээд энд мастер биш байх юм бол бүх хүүхдүүдийн төлбөртэй. Тэгэл манайха одоо биш 4 хүүхэдтэй тэгэл орж ирэхэд 4 хүүхдийн төлбөр гээл ингээл. Ер нь бол тэгэл надад яг харагдсан яг гол юм нэг юм бол за энд нэг мэрэгжлэр ажиллаж болох юм байна. Эдний лайсенсыг авчих юм бол эдний нөгөө эднийд шоотож болсон мэрэгжил минийх муу юм байна гэдгийг яг тэрнийг хараад тэгэл зүтгэсэн дээ. Тийм ээ. Тэгэхээр 457 skilled visa гэж байдаг байсан. Яг 2011 онд яг манай нөхөр бас циркийн шугамар бас морины тоглогч жүжигчнэр яг 457 визээр бас орж ирж гэр бүлээ авчирч ирэхтэйгэр анх 2011 онд орж ирж байлаа гэсэн түүх бас л ижил түүх бас санагдаж байна.
Мгм. Тий. За тийм байна. Тэгэхээр дараагийн асуулт хоёлаа одоо амьдарч байгаа Alice Springs гэх энэ аслагдсан төвийн те бас Мгм. цөлийн хотын талаар бас ярилцъя л да. Тэгэхээр яагаад гэхээр манай сонсогчдод маань илүү сонирн байгаа хүлээж исэн асуулт байсан баг. Тэгэхээр цаг агарын хувьд ямар вэ? Их халуун хуурай юу гэдгээс эхлэе хоёлоо. За Alice Springs хот маань болохоор яг Австрали шинэ өөрөө их өргөн том нутаг дэвсгэртэй газар юм байна. Тэгээ яг тэрний нэг голынх нь яг сүүл хэсэг нь энд дээр нэг одоогоор 30 гэд мянган хүн амтай. Тэрний яг хагас нь болохоор эдний уугуул иргэд аборигенал хүмүүс, Американ хүмүүс. Тийм тэгээд ер нь бол яг төв гэдэг нь болохоор зэрэг ер нь Австралийн чинь зүүн урд өмнөд хэсгээр нь болохоор зэрэг энд эргээд байгаа том том хотууд нь ингээд байрлалчихсан. Тэгээ ер нь бол юу центр тэгээд хойд хэсэг дээр болохоор зэрэг Дарвин энэ хоёр болохоор зэрэг ерөнхийдөө цөлөрхөө газар нь байрлалдаг юм байна. Тэгээд Alice Springs бол одоо ер нь бол алсагдсан одоо хамгийн ойрхон хот нь ихтэй 1500 км урдалд Adelaide, хойшоогоо Darwin нөгөө 1500 км газар. Тэгээ яг нөгөө центр нь болохоор зэрэг баруун зүүн тэгээд урдаасаа хойшоо гэж байгаа бүх гоё газруудын юм зангилаа газар. Тэгээ энд яг нөгөө нэг дид бүс нүрээ айгүй мундаг сан хөгжсөн. Одоо нөгөө том газар байрлаад байдаг. Одоо тэр Target, Kmart гэл Woolworth, Coles гэл бүх сүлжээ дэлгүүрүүд нь бүгд эндээ байж байгаа. Тэгээ ер нь бол наашаага ер нь хөгжлөө энэ юу төв хэсгээ сайн хөгжүүлэн өшөө томруулна гэсэн бодлого бол явж л байгаа юм байна лээ. Энд яг хүн амнуудын юу бусад нэг хүмүүс нь болохоор зэрэг ерөнхийдөө голдуу юунаас ирдэг юм байна. Энэ PR виз авсан хүмүүс болохоор зэрэг ерөнхийдөө нааша маш их ирдэг юм байна. Энд гихчүүд их харагдаж байна. Тэгээд энэ Индонез юу исэн хүмүүс энд их ирдэг юм байна. Хоёрдож болохоор зэрэг нэг жоохон аслагдсан газар байгаа болохоор зэрэг салин жоохон өндөртэй байдаг юм байна. Залуучууд нь энд бол ажил хийж бас нэг юу мөнгө олоод тэгсэн зорилготой хүмүүс их ирдэг юм байна. За цаг агарын хувьд бол ерөнхийдөө 365 хоног сайхан нар гарна шүү. Яг л нэг манай ёо хөдөө байгаа юм шиг. Ер нь цаг агарын хувьд бол манай Монголтой их төстэй шүү дээ. Тийм хуурай. Тэгээд нэг нар нь бол хурц. Нөгөө зундаа бол нэг шөндөө 25 6-аар өдөртөө бол нэг 40 гараалаа. Нэг бид нар чинь нөгөө нэг 12 сард чинь нэг сайхан өвөл ёо цагаан сараа хийгээ ёо шинэ жилээ хийгээд байдаг. Энд чинь бол зүгээр эсэргээрээ 12 сар Крисмас үеэр бол энд чинь бол жинхэнэ дандаа л өдөртөө. Яг л ингээл шатаачаад байгаа тийм газар. За тэгээ нөгөө нэг эднэр чинь өөрсдөө 5 тухай бодохоор зэрэг аягүй сайхан агаарч болт хийцэн кондишн аягүй сайтай. Тэгээд ер нь дотор ажиллаад байгаа болохоор зэрэг халууны нэг сайн мэдэрдэг юм дөө. Тийм тоноо хуура халуун байдаг болохоор зэрэг жоохон сүйдрөө зөнгүүд нь сэрүүхэн байдаг. Тэр талдаа бол юу шүү. Юу тэр юм бол тэр энэ темирхүү газар одоо амьдарч байна да. Өвлийнх нь градус нь хэд вэ? Өвөл нь бол тэгээд шөндөө бол сая өнгөрсөн үйл их үүдэн байсан гэдэг нэг хасах 1 мг рүү орлоо. Хасах 1 хасах 2. Тэгээ өдөртөө өдрийн градус нь бол нэг 21 2 та. Тэгээ яг тиймэрхүү газар тэр нь болохоор биднэрт бол сайхан байх юм чи тий. Манай Мельбурн ер нь энэ Тасман арал Мельбурн буюу Виктория муж маань ерөнхийдөө хамгийн сэрүүхэн бас яг Камбера бас нэлээд хүүтэн Тасман бол хамгийн хүүтэн цэг юм. Тэгэхээр тэрийг бодвол баг хасах нэг гэдэг чинь баг Мельбурний манай энэ Викториягийн бас өвөлдөө ер нь дүүцгүүд бас хасах нэг гэдэг чинь бас дүүцгүүд хэлж шүү. Тэгвэл бас эрс байсан байна тий. Тий. Эрстэйс байсан байна. За тэгвэл сони юм байна. Тэгээ та түрүүн ярианда хэлсэн 30,000 гаруй хүн амтай гэж үү? Тий. Айгүй олон. Тий.
30 мянга гаруй амда тэрнээс юу Американ хүмүүс нэг 15 мянга гэдэг жийсэн. Тэгээ ер нь манай нислэг болохоо зэрэг энд юундаар явдаг. Хуучин юу нэг орон нутгийн нислэгээр манай Монголч чинь Аан 2 онгоц чинь нэг сум хооронд нисдэг байсан. Яг тэр шиг тийм нислэгийг болохоор зэрэг юуныхан энэ австралчууд эндээ хийж өгдөг. Тэгээд тэр онгоцууд юу манайхаа болохоор зэрэг нэг түргэн тусламж хоол хөргөлтэй тэгээ карго тэгээ хүн асуудал гээл ер нь бол бүх төрлийн юу үйлчлэгийг үзүүлдэг. Австралийн нэг бас нэг юу манай Монголтой төстэй нь болохоор зэрэг сумууд аягүй олонтой юм байлээ. Нэг сумд нэг 6 7 хүн байсан ч гэсэн тэр хүмүүст одоо шууд ингэж хөргөж гэж ингээл эндээс нэг онгоц нисчилээ. Тэгэхээр ер нь бол нэг өмнө нь эдгээр чинь нэг 60-аад омог байсан инээ тэрэ гэл тэгэл нөгөө юу Американ хүмүүс чинь ерөнхийн нэг Американ хэл байдаггүй омог болгоно өөр хэлтэй байдаг байсан гэд. Ер нь бол тэр нь яг одоо бол эндээ бол харагдчихлаа юм лээ тий. Жогон тэр нэг цөлд газараа нэг хэдэн километрийн зайтай тойрол нийл тийм нэг жижиг тосготууд. Тэгээ ер нь бол нөгөө нэг засгийн газараас нь өөрсдөө болохоор зэрэг энэ Американ хүмүүс тэгээ тэдний одоо хэл соёл тэгэл тэдний нөгөө уламжлалыг хадгалж үлдэх чинь гээд тэднийг бол халамжаар бол айгүй их сайн тэтгэдэг юм байна лээ. Тэгэл зарим үед манай онгоцоор чинь зөвхөн ус мус сүүмүүд тэр хүмүүст айж өгөхгүй. Тэгэл тэр хүмүүсийн захаа гээл нэг онгоц энэ дээрээс захаагийн зөгөөл нисчээдэг. Тэгэхээр тиймэрхүү халамж тэгээ тиймэрхүү нөгөө нийгмийн өөрөө тиймэрхүү юу л харагдаж байна л да. Халамжтай харагдаж байна л да тэр хүмүүст. Тийм шүү. Тэгээ бас ер нь мэдээж аргач үгүй юм да. Олон зуун жилийн өмнө бас энэ тухайн уугуул иргэдийг бас нэгэн хайр найргүй бас алж ядаж бас энэ арлыг энэ твийг бас эзэлсэн болохоор бас хүн чанартай айгүй сайн харж ханддаг шүү дээ. Тэгээ бас ер нь ингээл юм л болоод та аборигенал уу та энэний энтхийн уугуул иргэн үү гэсэн асуултууд их орж ирдэг. Хэрүү тийм ээ гэж хариулсан тохиолдолд ер нь бол бараг халамжийг бол 100% шууд ногоон гэрлээр хүлээлтгүй өгөх ч юм уу эсвэл мөнгөн тусламж халамжтай шууд хамрагдах юм болцоотой гэдэг юм билээ. Ер нь яг нөгөө энэ хүмүүсийн одоо нөгөө community гэдэг энэ хүмүүсийн төлөө одоо айгүй их засгийн газар их мөнгө зарж байна л да. Одоо ажилд орж байгаа хүмүүс болохоор зэрэг хэрвээ юу Американ хүмүүсийг ажилд авах юм бол тухайн компанид нь болохоор зэрэг бонус өгдөг юм уу. Нэг бол одоо энэ дэр чинь нөгөө бүх бизнесийн үйл ажиллагаа тендер явдаг. Тендерд болохоор зэрэг усаас харж үздэг ч юм уу. Тэгээд айгүй тийм их нөгөө усаас бодлогын чанартай эднэрийг бүр цаагаар айгүй их дэмжээл байгаа. Тэр чинь тэгэл ажилд оруулах гал энэ хүмүүсийг чинь тэгэл ажилд орсон компанид нь болохоор урамшуул өгөөл. Тэгэл тиймэрхүү төрлийн хүмүүсийг яг тэр тусмаа одоо Alice Spring-д байгаа компаниуд ажилд авах дуртай. Цаанаас нь батасаа. Тэгээ энд бас эдний эрх ашигыг хамгаалсан аюулгүй олон нэгдлүүд гарч ирээд байна. Тэгээд яг тиймэрхүү газар ирээл одоо тэгээд тиймэрхүү хүмүүст үйлч идэх иймэрхүү компанид орж ирээл ажиллаад байж байна. Тийм ээ. Та тэгээд түрүүн бас ажлын талаар ярьлаа. Тэгэхээр бас манай Австрали амьдаг монголчууд маань бас сонсож байгаа. Тэгэхээр хэрөө бас байрлалаа өөрчлөе, бас газраа өөрчлөөд өөр газар амьдрий, магадгүй Alice Springs хотыг харж төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол ажил олдоц хэрэг гэдэг юм болоо гэж бас айгүй их сонирхож байгаа. Тэгэхээр хоёлаа энд бас хариулт хэлвэл. Тэгэхээр зэрэг ёо Northern Territory чинь саяхан болохоор зэрэг бас нэг бонус зарлаад яваад байгаа. Эдгээр яагаад гэх юм бол одоо энэ нөгөө нэг ёо хүм бага оршдог энэ газараа тэгээд яг тусгай мэргэжлийн хүмүүс ирээд ажиллах юм бол нэг 3 жил ажиллаад эдний PR-ыг авч болох хэвээр. Тэгээ PR-ыг авчих юм бол PR авсныгаа дараа дахиад нэг 3 жил болоод ч юм уу 6 жилийн дараа ер нь PR-ыг авчаа 6 жилийн дараа Австралийн хаанччууд амьдрах боломжтой. Тиймэрхүү урамшууллуудыг эднэр их аягүй их зарлж байгаа. Тэгээд манай монголчууд ч гэсэн хэрвээ нөгөө нэг тэд нар өөрсдөө яг энэ өөрөөсдөө мэрэгжлэр тэр тусмаа нарийн мэрэгжлийн одоо хүмүүс одоо энд чинь болохоор зэрэг нарийн мэрэгжлийн хүмүүс гэхээр зэрэг эмчийн ажил тэгээд
нөгөө тоогооч мэрэгжилтэй тэгээд эдийн засаг аккаунт эдгээр одоо юу яах юм бол тиймэрхүү хүмүүс энд ирээд ажил хийх юм бол тиймэрхүү бонусууд байгаа. Түүнээс гадна болохоор зэрэг нэг жижигхэн газар чинь нэг авдаг юм нь болохоор зэрэг нөгөө өрсөлдөөн аягаа багтаа штэ. Тэгээд тэр хүмүүс аягүй хүндэлж ажилладаг. Тэгээд нөгөө том хотод болох юм бол цаг ихтэй штэ энд. Тэгээ нөгөө нэг төвлөрөл мөвчрөл байхгүй юм чинь. Тэгээд хот нь жоохон болохоор зэрэг ажилдаа ирж очихдоо нэг 10 минутаар зарцуулна. Тэгээд бусад цаг хугацаанд болохоор зэрэг яг тухайн хүнд нь өөрт нь байж идэг. Ер нь бол боломжууд их байгаа. Яг хүмүүс өөрөө ингээд нөгөө нэг зорилгоо тодорхойлоод одоо манайх ингээд удаан хугацаанд ажиллаж байгаа PR визийг аваад явъя гэдэг ч юм уу. Яг тийм тохиолдолд. Тэгээ нэг скиллд гэдэг түрүүн юу өөртөө чинь хамт ярьжсэн тэр 457 виз чинь нэг давуу тал нь хаач яваад очсон нөгөө хүүхдүүд нь болохоо зөв сургалтын төлбөр нүггүй штэ. Тэгэхээр зэрэг нөгөө нэг одоо нэг юуг дээрэс нь болохоо зэрэг одоо том газартай өрсөлдөж байгаа газар шиг тэр хүмүүс нэг хэлний шаардлага ингээд тавиад байгаа шаардлагууд нь энэ юуна өрсөлдөөн баг тиймэрхүү газараас арай сууш. Тэгэхээр зэрэг энд хүмүүс нэгдэж мэрэгчлэрээ сайхан ажиллаад хэл хамаа сайхан болгоно. Тэгээд яг эдний нөгөө нэг нийгэм энэ Австралийн өөрийнхөө соёл тасна гэдэг чинь бид нар нөгөө том газар ажиллаж байхаас шал өөр юм явдаг юм байна л дээ. Нөгөө түрүү нөгөө нэг ярьжсэн юу Брисбанд ч гэсэн нэг сурж шалгалт өгч ийн гээл тэгэл дараа нь оюутан болоод юунд Сиднейд очиод ингээл явж байсан. Тэгэл тэр хүмүүстэй харьцаал ингээд яриад болоод байгаа юм шиг байдаг. Энэ юунд Alice Spring-д ингээд хүрээд ороод ирсэн байхад энд бол яг нэг акцент нь бол оригинал одоо абериган хүмүүсийн англиар ярьж байгаа акцент. Хоёрдож болохоор зэрэг энд ажиллаж байгаа тэр шар хүмүүс чинь акцент нь хизээний нөгөө Оозын акцент руу яваад авцсан. Тэгээ ер нь бол ингээд нөгөө нэг хэлний хувьд бол бас яг нэг эдний акцент руу л орохгүй бол тэгэл эдний ярьдаг юмар л ярихгүй бол ойлгоцох чинь бас л жоохон хэцүү болоод ороод ирж байгаа юм. Яг гэх юм бол бид нар чинь оюутан байгаа. Тэгээ бид нар чинь ярьж байхдаа яг формал инглиш гэдэг яг нөгөө яг өөрсдөө яг албан ёсны англи хэлээр нь ярьдаг. Энд чинь болохоор зөвхөн сланг яг өөрсдөө нь уусгацсан хэл нь орж ирдэг. Тэгэхээр зэрэг яг тэр мэр дээр нь бол яг ёо жоохон асуудал гарна. Гэхдээ бид нар чинь нөгөө мэрэгжлэр ажиллаж байгаа тиймэрхүү хүмүүст бол тэр чинь тэгэл нэг цаг хугацааны асуудал байгаа юм л да. Тийм тийм. Тэгээ хоёрдож болохоор зэрэг бид нар бол нөгөө одоо яг нөгөө нэг Австралийн нөгөө нэг соёлд орж ажилладаг. Бид нар одоо ямархуу соёлтой хүн юм бэ гэл. Тэгэл тэр нь айгүй их чухал юм байна лээ. Би чинь одоо эхлээл дөнгөж их ажиллаж байхдаа бид нар чинь Монголд ажиллаж байхдаа ажил гэдэг юм чинь нэг номерд явдаг байлаа шүү дээ. Ажил нэг. Тэгээ нэг хоёрд гэрвэл эрүүл мэндийн чинь бүр 3 4 рүү явцсан тий. Энд бол нөгөө нэг Австралич юу чинь нэгдэж эрүүл мэнд гэр бүл тэгээ ажил мажил чинь бүр 2 3 руу ингээд яваад өгдөг тий. Тэгэхээр яг тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг бидний нөгөө соёлын ялгаа нь энд бол орж ирээд ажиллагаад бол гардаг юм байна лээ. Тийм Монголд тийш дээ. Манай Монголд чи ер нь бол тэгэл ажил тэгэл цалин ажил хамгийн түрүүнд бодогдоод тэгэл ерөөсө гэр бүлээ хаяал хүн болгоно ажил тэгэл энд бол тэгэл яг таны хэлдгээр хамгийн нэг номерт эрүүл мэнд гэр бүл гэж явдаг тийм. Гэр бүл гэдгийг айгүй хүмүүнд авдаг. Тэгээд нөгөө дараагийн ирээд ажиллаж байхад нөгөө тулгараад байгаа асуудал нь бид нар чинь Монголд юу хоёр дахь гэр маань манай ажил манай хамт олон гэдэг хамт олон гэдэг юм чинь гэр бүлтэй адилхан тийм. Тэгээд нэг 5 дахь өдөр болдог. Тэгээд хамт олноор гараад идэж уугаал цугаалаад. Энд бол зүгээр л ажил дээр би тэр хүнтэй ажлын хамтрагч ажил тараал шууд гэрөөд. Тэр болохоор зэрэг бас нэг тийм. Тэгээ одоо бол тэрэнд бол яг л гоё дасч байна л да. Одоо тэгэл. Тэгээ ажил дээр бол тэгэл яг нөгөө нэг тэр хүнтэй би хамтарч ажиллаж байгаа бидний ажлын хамтрагч түүнээс биш ажлын цаг дууслаа тэгэл бид нар гэрөөд. Тийм байна. Ажлын хувьд нэг тийм байгаа. Alice Spring-ийн хувьд бол тэгээд сайхан ирээд ажиллахад гоё газар. Тэгээ манай Alice Spring чинь болохоор одоо дэлхийн энергийн төв гэдэг улууруу гэдэг нэг уул байдаг шүү дээ. За. Ayers Rock гэдэг олон улсад Ayers Rock-ороо гарсан. Энэ улууруу гэдэг нэр нь болохоор зөвхөн Абериган нэр нь. Улаан уул энергитэй.
Эрчим болохоор зэрэг манай Алис Спринг хотоос болохоор ингээд 400 км зайтай байдгийг. Тэгээ Аа. манай тий би энд байж байхдаа Брисбанаас л нэг юу хүүхэн автайгаа ирж наашаа аялчаад манайхаар ороод нэг гараа явсан. Би тэгээ монголчуудаа тэр нэг уулыг нэг үзээсэй гэж айгүй их боддгийн. Тэгээ тэр манай уул чинь ерөнхийдөө юу манай монголчин энергийн төвгээл нэг дунд юу юу сайн шандын дэшээ нэг явдаг. Тэрнтэй адилхан. Гэтэ тэр уул нь бол айгүй үзэсгэлэнтэй. Манайхаа 2 3 удаа одоо тийш аяасан. Тийм нэг сайхан бүр нэг энергитэй уул байдгийн шүү. Аа. За тэгвэл та бас гой сэдв гаргаж өглөө. Тэгэхээр дараагийн асуулт нь ойлгомжтой болж байна л да. Тэгэхээр монголчууд маань аялыгээд за Northern Territory зорлоо. Тэгээ ялангуяа Alice Springs-ыг зорлоо гэж бодъё. За юу үзүүлэлт ирвэ? За саяны уулыг те уулыг зорих хэрэгтэй байна. За өөр бас юу үзэж харуул дээр би бас тантай ярихаас өмнө бас жоохон гуглдлээ л те. Тэгээ бас camel те цөлдөө бас ингээ camel rides байдаг юм байлээ. Hot air balloon те агаарын бөмбөлөг өөр бас аялж болох юм байлээ. Тийм яг би нэг монголчуудаа сайхан нааша Сиднейгээс Алис Спринг руу шууд нөгөө нисэд орж иж ирнэ гэж энтгийн нөгөө дотоодын нислэг нь айгүй их юутай үнэтэй. Тэгээд юу эднийх болохоор зэрэг нэг Star Jet гэдэг Jet Star компани болохоор зэрэг юунаас том хотуудаас шууд улуу руу болохоор зэрэг нөгөө нэг улирлын чанартай аюул хямдхан пледүүд зардсан юм байна. Тэгээд юу манай монголчуудаас ирсэн хүнд нь болохоор зэрэг би тэр нөгөө улуу руу гэх тэр уулыг айгүй их сонирхолтой. Тэр их гоё бол. Яг нөгөө тийм манай монголтой их төстэй байхгүй юу. Тэгээд түрүүний хэлээдсэн тэр нэг цөлөөр аялдаг гэдэг чинь тэр чинь улуу руугаа ойролцоо гэдгийг. Аа зөв. Эргэн тойрон. Улуу руугаа ойролцоо болохоор зэрэг яг тэр цөлөөр аялуулаа. Тэгээд тэнд нь бас нэг тийм шөнийн юу мод чимгэлсэн шөнийн гэрэл мэрлээ ингээд хийсэн. Тэр шөнийн гэрлийн талбайтай. 4 сард хэрэг Алис Спринг руу юу аялаж орж ирэх юм бол 4 сард эднийхээ жил болгон болохоор зэрэг энэ Американ хүмүүстэй зориулсан гэрлийн шоу гэдгийг. За. Тэр гэрлийн шоу нэг 10 хоног үргэлжилдэг. Яг нэг хүүхдүүдийн амралтын үед таардаг нэг 4 сарын амралтын тий. Тэр их гоё гэрлийн шоу болдгийн. Одоо бид нар чинь одоо том хотод байсан хүмүүс дандаа нэг байшин дээр туссан гэрэл мэл үзээд идэг бол энтхийн тэр гэрлийн шоу нь болохоор зэрэг энтхийн уулууд чиг сонин уулууд байдаг шүү дээ. Тийм ханан уулууд байдаг. Түлд огцсон уулууд ч юм бол манай Монголын шиг тийм шовх уулууд биш. Нэг далайн гүнд нэг байж байгаад энэ далаа байж байгаад нөгөө нэг дараа нь юу усан галав нь юу илэгдээд нөгөө нэг үлдсэн газар нэм илээ гэдэг. Яг далайн ёроо шиг яг нэг тийм л ийм навтар ханан уулуудтай. Тэгээ яг тэр уулын ханан дээр эдгээр гэрлийн шоу гэдэг юм. Айгүй гоё сонирхолтой. Тэгээд дараачих нь болохоор зэрэг тэр нэг агаарын бөмбөлөг үүсгээд Алис Спрингийг дээрээс нь харуулна. Тэр бол энд байнгын нэг үзүүлж явдаг. Тэгээ ер нь бол нөгөө манай монголчууд чинь юуг нь байгалийн байгаль сонирхдаг хүмүүс л байх юм бол наашаа ирээл сонирхол илүү их үзэмжтэй. Түүнээс ч нөгөө том хотод байсан хүмүүс болохоор барилга байшин инээ дээрээ гэсэн юм бол энд байхгүй. Манай энд чинь хамгийн өндөр барилгаануудад 5 давхар барилга байдаг шүү дээ. Тийм үү яс хөрхий. Шүүхийн барилга нь тэгэл. Тэгэл эмнэлэг ингээд тусгай үйлчилгээний юмнууд нь сайн. Аа тий. Ажлын талаар ярьсан. Тэгэхээр мэдээж бас олон хүн цалин ямар шүү байгаа юм бэ? Та түрүү бас цалин өндөр гэсэн. Яг өндөр гэдэг нь яг хэд вэ? Тий. Одоо Австрал чинь болохоор зэрэг цалиныхоо доод хэмжээг юу 27-оор зарлж юу? 23-оор зарлж юу? 21 болоогүй юу? 21 21 зарлж юу? Тий, 20-с 21 болсон. Эднийх болохоор зэрэг одоо цагийн юу доод хөлсөө эдний 27-д л бариад байна. 27. Тэгээд юун дээр болохоор зэрэг нэг юу 25% нэмэгдлийг болохоор зэрэг ачаал ихтэй үед нь оруулаад. Тэгээ хамгийн гол нь болохоор зэрэг энд дээр болохоор зэрэг нэг яг том хотод ажиллаж байгаа хүмүүс ч юм болохоор зэрэг өдрийн нөгөө нэг юу барилгын салбар
дээр ажиллаж ийн гээл За. тэнд айгүй их хэмжээний мөнгө олоод идэг. А энд бол болохоор зэрэг яг нэг тим бол байхгүй. Энд чинь өдрийн нөө 40 гэдээ халуунд чинь барилга ерөөсөй баригдахгүй юм биш үү? Тийм тэгэх бах тийм. Тэгээ ерөнхийдөө юу байгаа ажлууд нь болохоор зэрэг нөгөө төргөө хоолны газрууд цэвэрлэгээний ажлууд. Тэгээ тэр нь бол олдол сайтай. Тэрнийг бол хэдийг хийж болдог. Тэр талаарыг болцоод байгаа газар байхгүй. Тэгээ өглөөний зарим хүмүүсийн энд чинь ковидос өмнө болохоор зэрэг working holiday-гээр юу айгүй нэг залуучуудыг оруулж авчирч ажилладаг. Тэд нар бол энд бол мөнгөийг айгүй сайн хийчихэл явдаг ч өдөртөө 2-3 ажил хийгээл цаана амраад явчихдаг. Юу цалингийн нэг миний хэмжээ юу хийсэн үн болохоор зэрэг төрийн нэг л 27%. Энэ болохоор тэр космос энэ юу гэдгээр ингээд бюджет дэлгүүрүүд болохоор зэрэг цалин адил байдаг юм шиг байна лээ. Тэгээ энд болохоор зэрэг яг нэг 25-50% юунууд өгдөг. Бонусууд өгдөг. Тэгээ нөө Сиднейг бодох юм бол нөө байрны түрээс баг. Сиднейтэй бодоход. Тэгэл ёо одоо нэг 2 bedroom 7 хоногийн нэг 350-400 хавцаа юм уу? Bedroom apartment уу house гэж байна. Ёо 2 bedroom apartment Тэгэл 350-400 хавцаа. За. Тэгээ 3 bedroom болоод яваад ирэхээр зэрэг тэгэл 500 хавцаа болоод. Тэгэл нөгөө үйл хөдлөлийн үнэлгээний талаар та мэдж байгаа болоо ерөнхийдөө хаус нь тэтэс яг ингээд яг төвдөө яг ямар үнэтэй байгаа бол ойролцоогоор та сонирхож үзсэн үү? Ёо 3 bedroom house манай ч нэг төв мөвдөгээд хэлтэмгүй одоо ерөнхийдөө нэг оршин тогтож байгаа араадаас нь тэгэл нэг 20 км-ийн дотор ирэлцдэг. Тий. Тэгэхээр чинь яг нэг үнэтэй газар гэж хэлдэг. Тэнд болохоор нэг газар мазраас л шалтгаалдаг юм байлээ. Ерөн зүгээр нэг газар нэг том газартай биш зүгээр 3 bedroom house гэдэг нэг 500 мянган доллар байт юм байлээ. Тэгээ хотын төлбөр тэр 2 bedroom юу гэхэд нэг 350-400 мянга. Тэгэл нөгөө би дурдсан шүү дээ нөгөө Американ хүмүүс ихтэйгээд. Энэ Американ хүмүүс энд нөгөө тэтгэмж өөрсдөө аягүй сайтай бас л дандаа хаустай. Тэгэл 2 Американ хүний дунд байгаа хаус бол нэг үнд хөрөхгүй. Энэ хөршөөс аягүй шалтгаалдаг. За тийм үү. За. Тэгэл нэг тиймэрхүү л үгүй. Тиймэрхүү л байдалтай л байдаг юм шиг. Бас яг тодорхой сайн юу яахгүй нөө үйл хөдлөг сайн мэдгүй нөө. 2 хөршин Aboriginal хүмүүс байвал үнэн өсдгөн бол. Тийм. Энэ эдгээр чинь тэгээд их сайхан нөгөө их тийм найр наадамтай сайхан ардам юм билээ шүү дээ. Хоорондоо ингээл манай монголчууд шиг сайхан ингээд ярьдаг, хөөрдөг, уудаг, тэгэл маргалддаг ингээл. Тэгээ ер нь бол нөгөө энэ халамжчин хүнийг тэгээд дандаа тийм нэг найр наадам шиг байлгачд юм шүү. 7 хоног болгон карданд нь мөнгө орж идэг. Тэгэл ёо эмчилгээ хамаг юмнууд нь үнэгүй. Тэгээ байр ч гэсэн айгүй хямдралтай. Тэгэл эдгээр чинь гоё машин унаал тэгэл гоё байранд амьдраад тэгэл сайхан наргил байж идэл хүмүүс харагддаг шүү дээ. Тэгээ ер нь нөгөө дуу шуу ихтэй. За окей. За тийм байна. За тэгээ хоёулаас цаашаа яриагаар үргэлжлүүлээ л да. Саяхан Jetstar-ын онгоцнууд бас их эвдрээд бас эвдрэлд ороод Балигаас тэгээ зорчигч нараа буюу Австралийн иргэдээ авч чадахгүй байгаа гэж саяхан мэдээгээр гарч ирсэн л да. Тэгээ ер нь онгоц нисгээс өмнө бүх зүйлсийг нь яг та хяндаг гэсэн үг үү? Тэгээ эвдэрсэн онгоцыг нь янзлах уу? Эсвэл яг юу хийх үү? Яг энгийн хүмүүст та ойлгомжтойгоор яг та өөрийнхөө ажлыг хийлгэж тэр эвдэрсэн онгоцонд одоо яг та юу хийх вэ? Тий, яг одоо инженер гэдэг байгаа бидний яг одоо хийж байгаа яг үндсэн ажил чинь л одоо энэ шүү дээ. Онгоцын нислэг гарахаас өмнө болох зэрэг нэг аюулгүй байдлыг хангах. Тий, аюулгүй ажиллагааг нь бүгдийг ингэж хангаж өгдөг. Тэгээд бүх юмнуудын шалган тэгээд яг одоо яг онгоц чинь нисгэд бэлэн гэдэг хамгийн сүүлийн гар үсгийн зураал нисгэгчд нь хүлээж өгдөг. Тэгээ онгоц эвдэрх юм бол одоо тэрний дутагдал нь хаана байна гэдэг тэрнийг олдог. Тэгээл янз
Тэгэл дутагдал гарахаас өмнө үржилсэн сэргийлдэг бүх хөслүүдийг хийдэг. Тэгээ энэ болохоор зэрэг яг л одоо миний үндсэн л ажил байх юм л та. А Jet Star-ын тэр онгоцнуудын хувьд болохоор миний сонссноор бүх инженерүүд нь болохоор ковид тусаад үүдсэн юм шүү. Тийм бах. Тэгвэл staff shortage болох тэгээд яг ковид тусаад нөгөө үүдчихсэн. Тэгээд Jet Star чи тэгээд нөгөө онгоцууд нь болохоор зэрэг нөгөө хугацаанд үйлчлэгэнд ороод үйлчлэгнээс хугацаанд гарч чадгаа байсан. Тэгээ олон онгоцууд нь цуд хийгээд тэгээд ийшээ тийшээ бүх нислэгүүдэд туслаад байсан шүү дээ. Яг тэр нөгөө өөрсдийнх нь тэр дотоодын зохион байгуулалтаа асуудал тэгэл тэгж ярьж байсан. Бид нар болохоор зэрэг энэ ковидын дараа болохоор зэрэг энэ тэнд байрлуулсан байсан бүх нөгөө нислэг бүр үлдэхүүн бүх инженерүүдээ татаад тэгээд ингээд стап авч шорж болгоцсон. Тэгээд нисэж яваад очсон газар болгоно болохоор зэрэг тест аваад байсан. Тэгээд нэг газар нисээд яваад шүү дээ. Нөгөө газар тест өгсөн зэрэг нэг экважийн гишүүнээс нь ковид илэрчдэг. Тэгэнгүүт нь экважийн тэр чигээр нь бүгдийг хороод онгоцын зүгс очдог. Тэгээд онгоцоо зогсоолгоод шорж болоод байна гэж би сонсч байсан шүү дээ. Харин тэгээд энэ мэдээллийг сонсож байхдаа бас таны талаар бодж байлаа. За хаста яг онцгой ахын хэсэг хийдэг л ажиллаа энэ да. Тэгээ яг хоо Jet Star тэгээ тайлбар тавихтаа шувуу мөргөх асуул тэгэл бас аянга захилгааны гэмтэл гэж тайлбарлаж хэлээ л да мэдэн дээр хийснээс болж жоохон гоцтнууд хэвдрэлтэй байгаа гэдэг чсэн. Тэгэхээр таны мэрэгжил маш чухал мэрэгжил шүү. Тэгээ хэрвээ ингээд машинд гэмтэлтэй зам дээр машин гэмтэл гарлаа гэхэд ер нь замаасаа гараал зогсчих юм тий. Харин агаар дээр нисэж байгаа энэ онгоцонд гэмтэл гарсан тохиолдолд тэгэл ер нь хэцүү байдал орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагатай мэрэгчлэр ер нь суралц хүсэлтэй сонирхолтой монгол залуучууд маань байгаа. Бас юунаас эхлэх хэрэгтэй вэ? Бас та зөвлөгөө байвал өгөөч. Тийм энэ болохоор зэрэг яг бидний хийгээд байгаа ажил энэ өөрөө болохоор зэрэг айгүй нөгөө өргөн том хэмжээг хамарсан айгүй их юунууд явдаг. Өргөн процедурын дагуу дүрм журмын дагуу явдаг. Тэгээд яг энэ мэрэгжлийг аваад ингээд нэг хувь хүний өөрийнх нь зан араншин тэгээд хандлага тэгээд одоо нөгөө хамт олноор ажиллах биш та хамт олон тэр ингээд бүх юмнийх нь ингээд бүх хүмүүсийн зүтгэл тэгээд одоо онгоцныг үйлчлэгнээс гаргаж байгаа инженерүүд тэгээд тэр онгоцныг одоо сумлж байгаа сумлагч тэр онгоцныг цэвэрлж байгаа цэвэрлэгч тэр цаг агарын мэдээг дамжуулж өгж байгаа хүмүүс гэл ингээд айгүй их том онгоцыг аваад нисээ явж байгаа нисгэж гэл ингээд айгүй их том нөгөө олон хүмүүсийн юм цогц бүтэн үйл ажиллагаа явж ижил энэ нислэг гэдэг юм чинь өөрөө ингээд нөгөө аюулгүй зогцуулж өгдөг. Тэгэхээр энэ болохоор зэрэг нөгөө зөвхөн ингээд нэг чадaltaй инженерүүд ч юм уу ингээд нэг юмнаас ингээд шалтгаалаад байдаг. Гэхдээ анхны юм чинь болохоор зэрэг нэг жижиг юмнаас нэг хүний алдаанаас л гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энийг болохоор зэрэг айгүй цогц бодлого явдаг. Энэ мэрэгжлийг одоо эзэмшигээд ингээд явж байгаа зөндөө олон хүүхдүүд бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ мэрэгжлийг эзэмшихэд Монголд болон энэ Австралид хоёр болохоор зэрэг хоёр өөр юугаар процедураар явдаг юм байна лээ. Манай Монголд бол зэрэг одоо aircraft maintenance engineer яаж бодоод байна гэх юм бол түрүүний миний ярьж ирсэн техник их сургуулийн төгссөн буюу тэр хүүхдүүд 4 жил сураад ондохоо мэдлэгийг аваад буцаад онгоцон дээрээ ажиллаад 2 зарим 4 жил ажиллаж байгаад ингээд юугаа авчдаг. Эхнийхээ лайсенсыг аваад явдаг. Австралид болохоор зэрэг 10 төгсөнгүүд нь 4 жил яг ингээд ажиллаад ажиллаж явах хугацаанд нь шалгалтыг аваад тэгээд хамгийн багадаа 4 жил ажиллаж хагаад бас л анхныхаа лайсенсыг аваад явдаг. Яг энэ процедурууд бол арай өөр процедуртэй юм байна лээ. Тэгээ хэрвээ монголчууд маань хэрвээ наашаа одоо ингээд Австралид ирээд ингээд лайсенс аавна гэх юм бол тэднэрд бол боломж нь ер нь бол өөрсдөө бүрэн байж байгаа.
Энд юу ямар боломж байдаг гэхээр энэ тусгай зэрэг онлайн болон нөгөө нэг практикал ингээд хоёр ямиг ингэж зэрэгцүүлж ингэж хотод сурж иж лайсенсийг өгдөг. А манай Монгол залуучууд ямар боломж байна гэхээр зэрэг эхлээд онлайнаар аваад онлайн шалгалтуудыг өгж ингэж дуусгачаад дараачаар нь ямар нэгэн газар зөвшөөрөгдсөн газар нь очиод яг онгоцон дээр ажиллаад тэгээд нэг 4 жил ажиллаад экспириенсийг гүйцээгээд ингээд юм авч болох юм боломжтой шүү. гэсэн тийм л миний бодлол байдгийг. Яасан гоё. Тэгэхээр бас яг л нөгөө ангаах сурдаг хүмүүс шиг л их л олон жил сурж иж яг бас яг таны байгаа төвшөнд хурж онгоцны инженер болох байх л да. Нисэх онгоцны инженер болох байх. Жоохон хүүхдүүд маань бас эхнээс ахуулаад энэ мэргэжлийг сонирхъя, сурыг, Австралид ирээ, эсвэл Монголоос сурж байгаа дэрээ гэсэн байвал ингэж энэ одсорын ах маань хэлснээр бас ингэж болох нэ. За тэгэхээр бас таны цаашдын бас одоо зорилго хүсэлтэй нь бас юу байна вэ? Монголд очиж ажиллая гэж бодож байна уу? Эндээ бас ингээд цаашаа өргөжлүүлээд амьдрая гэж бодож байна. Юу н таны цаашдын зорилго? Би ер нь бол Монголд очиж ажиллая гэж боддог шүү дээ. Тэгээд яг одоо тэгээд энэ хүүхдүүд ингээд томроод ирэхээр чинь энэ Австралид сурж байгаа хүүхдүүдийн энэ сэтгэхүй энэ нийгэмшиж байгаа байдлын шал ондоо болчих юм байна л да. Одоо бид нар Монголд очиж аав ээжнэр юу гэж хэлсэн нь яг тэрний дагуу тэгээд хийгээл явчихдаг байсан. Австралид боловсрол эзэмшээд одоо ингээд ороод ирж байгаа энэ гүйцэтгэн хүүхдүүдийг харахад бол одоо тэгээд миний үгэнд ороод Монголд очиад ажиллаж идэх юм тэгэхэд одоо ер нь бол 100% би хэлж чадахгүй болчихлоо шүү дээ. Уг нь би бол наашаа орж ирэхдээ Монголдо маш хүчтэй мундаг боловсон хүчин бэлтийгээд хүүхдүүдээ уг нь Монголынхаа нийгэм бэлтэж наашаа авчиж ирж байгаа шүү дээ. Би одоо ингээд хүүхдүүд төгсөөд явах ингээд үед болгоо цаг итер чинь энд Австралид хизээний нийгэмшээд одоо юу олон жил болчихно. Тэгээд тэрний дараа одоо эднэрийн нэг сэтгэхүйн яаж өөрчлөгдөх юм байгаа гэдгийг нь одоо бас мэдэхгүй байна л да тийм. Би ч өөрөө бас нэг иргэнийхээ салбарт юу олон жил ажилласан бас нэг хөгжүүлчий гэж болохоос нь болохгүй болтол нь бас зөндөөл олон компанид амжаал зөндөөл үзсэн. Тэгээд одоо ер нь бол Монголд яг боловсрол хэрэгтэй. Гэхдээ Австралид болохоор зөв боловсролоос илүү хүүхдүүдийг нийгэмшүүлэх гэж нэг л тэгэл үзээд яхаа. Тэгээд би одоо Монголд сайхан ирээдүйд хувь нэмэр оруулахын тулд хүүхдүүдэд мундаг сургаж байгаа л ямар ч салбарт нь очиад ажилласан тэнд гялалцах бас нэг тийм найдвар нь байгаасаа л гэж би боддог шүү дээ. Тэгэхээр би Монгол руу гол бодолтой байна дээ. За тэгээд хоёулангийн ер нь подкастын хугацаа маань ерөнхийдөө ингээд өндөрлөх төгсөж байна. Тэгээд сүүлийн асуултыг танд үлдээ бас сайхан монголчуудаа урайлга байвал бас энэ сүүлийн хормыг танд үлдээ. За баярлалаа. Тэгээд өөрөө чинь гэсэн одоо ингээд ажилд чинь амжилт хүсье. Түрүүн юу рекорд хийх чагаад өөрөө ярьжсэн одоо 36 доо пост тэгээд тэгэхээр зэрэг ер нь бол манай монголчууд айгүй сайхан ингээд энд ирээд ажил мэргэжлийн хувьд одоо их үн хүндтэй сайхан явж байгаа маань одоо би чинь 36 дахь миний өмнө 30 гэдэг бас их л мундаг хүмүүс ярьсан байгаа штэ. Тэгээд би монголчуудаа яг нааша их хэмжээгээр орж ирээсэй гэж бодож байгаа залуучуудаа тэр тусмаа. Тэгээ наашаа орж ирэхээр манай залуучууд аягүй сайхан зорилгоо тодорхойлоод ороод ирээсэй. Австралид очиад одоо яг мөнгө гэж орж ирж байгаа юм уу? Нэг бол ийшээ боловсролын нисэмшээд бүр цаашаа үлдэх гэж байгаа юм уу? Тэгээ ер нь бол залуучууд ингээд их хэмжээгээр наашаа орж ирээд байх юм бол Австралийн нийгэмд аягүй зөвөө төлөвшөх юм байна. Энэ Австрали гэдэг юу газар ороод ирэхэд бид нар Монголд ямар ажил хийгээд хэдэн төрлийн салхи авч ирсэн Австралид ерөөс ямар ч хамаа байдгүй. Австралид юу ирсэн хүн өөрөө ажиллаж байх юм бол хинээс дээр ингээл ажил амьдрал аваа явждаг. Яг нийгэм нь болохоор зэрэг бүх зураас энэ ганцхан газар гадагчсан тийм л газар байдаг. Тэгэхээр залуучууд ирчээд энд ирээд сайхан сураад хажуугаар нь сайхан ингээд мөнгө олоод мөнгө хийгээд явж шүү. Болох боломжтой. Тэр тусмаа одоо тэгээд яг нарийн мэргэжлийн хүмүүс байх юм бол нэг том хоттой очоод тэнд боломж байна гэж яснаас сайхан хөдөө орон нутгаар гараад тэнд сайхан тавиу газар
мэрэгчлэрээ ажиллаад тэгээд тэр чинь хэдэн жил ажиллаж чинь тэргээр нь болохоор дараа чинь PR авахт чинь тэр чинь өөр чинь бонус олж орж ирээд тэг хүүхдүүд чинь болохоор энд чинь сайхан нийгэмшээд одоо манай хүүхдүүд энд ирэхэд энд Монгол хайрладаг би чинь гэр бүлээрээ л байгаа. Манайхан одоо энд ирээд хэлийг ямар өргөн богино хугацаанд суртахаа. Тэгээд агуулгыг яг тусмаа мэрэгжлийн нарийн мэрэгжлийн хүмүүс бол яг хөдөө орон нутагт ийм газар нэрээд сайхан ажиллаад дөхнөөд ингээд хамаг юм зохицуулж часаад гэж бодож байна. Ёстой сайхан уриалга хэллээ. Тэгэхээр манай монголчууд маань бас PR-ыг тэг буюу тэр чинь одоо монголоор орчуулбал юу вэ? Тэр чинь байнгын орсон суугчийн виз хүсэлтэй байгаа бол бас түрүү Анслагдмал хот руу явах юм бол бас илүү оноо авч болдгийм байна гэдгийг бас мэдчих авсан байх. Тэгэхээр таны сайхан уриалгыг бас манай сонсож байгаа монголчууд маань хүлээж авсан гэж найдаж байна. Тэгэхээр танд цаашдын энэ сайхан ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мөн гэр бүлд нь бас аз жаргал сайн бүхнийг хүсье. За баярлалаа. Танаа гэр бүл гэсэн сайн сайхныг хүсье. Ажиллаж чинь гэсэн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд Alice Springs хотоос Одзөрн, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Subscribe хийхээ мартаа манайхаа. Баяртай. За энэ дугаарыг сонссон танд маш их баярлалаа. Танд таалагдсан бол YouTube дэх сувгийг маань subscribe хийгээд сонсоорой гэж хүсье. Мөн манай бүх подкастууд Австрали дахь бүх мужуудын монголчуудын Facebook групп дээр давхар шеэрлэгдэж явдаг байгаа. Дахиад хэлье. Subscribe хийхээ мартаа манайхаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай.